Өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа нийслэлийн засаг даргын хамгийн газар болон холбогдох агентлагуудын удирдлагууд төрийн албаа агчдаа та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 5 дугаар хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэг эхэлж байна. Нийслэлийн засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/1500 дугаар албан бичгээр өргөн барьсан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түвшээр ажилтдаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үний урамшуул олох журам батлах тухай асуудлыг төсөл өргөн баригчаас буцааж татах тухай 2025 оны 01/1886 тоот хүсэлт ирүүлсэнийг унш танилцуулъя. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 5 дугаар хуралдаанаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түвшээр ажилтдаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуул олох журмыг хэлэлцүүлэхээр 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/1500 дугаартай албан бичгээр өргөн барьсан. Тус журмын төсөлд өөрчлөлт оруулж эргүүлэн татах шаардлага үүссэн тул зохих хууль журмын дагуу шийдвэрлэл бидний ажилд дэмжлэг үзүүлж өгнө гэсэн байна. Иймд уг хэлцэх асуудлын дараа талаас хасагдлаа. Хэлцэх асуудлын дарааллын дагуу 9 дугаар асуудал нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Хуралдааны дэгийн дагуу хэлцэж байгаа асуудлаар хурлын хороод хуралдах намын бүлгийн санал дүгнэлт гэсэн дарааллаар сонсно. Хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороод тухайсан санал дүгнэлтгүй. Одоо хуралдах намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсъё. Хуралдах Монгол Ардын намын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга их баяр танилцуулна. Эрхэм нийслэлчүүдээ, эрхэм хурлын дарга төлөөлөгчдөө, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 5 дугаар хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэхээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрын өргөн барьсан нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг хуралдаж 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдааны дэгийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Ардын намын бүлгээс дараах санал дүгнэлтийг гаргаж байна. Монгол Улсын төсвийн тухай хууль Алсын хараа 2050, Монгол Улсын засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай 229 дугаар тогтоол. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласныг тус үндэслэн нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулахдаа дараах зорилтуудыг тусган боловсруулжээ. Хотын эдийн засгийг тэлэх, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг дэмжих, ард иргэдээ орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн зогс шийдлийг дэмжих, замаар төгжрлийг бууруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлж, нийслэл хотын хөгжлийн шин шатанд гаргах зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөр арга хэмжээг тусгажээ. Нийслэлийн 2025 оны төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон нэмэгдэх бодит шалтгаан нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4,127.1 тэрбум төгрөг, урд оны үлдэгдлээс санхүүжих дүнг 677.7 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаасны орлогыг 1,987.5 тэрбум төгрөг. Нийслэлийн төсвийн нийт их усүрийг 6,792.3 тэрбум төгрөг байхаар тооцоолж төсвийн тодтголын төсөлд тусгасан байна. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухайн тогтоолын төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгахаар саналыг гаргаж байна. Үүнд 1. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 3 дугаар заалтын 3.1-2 гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах нийслэлдэх салбар зөвлөлийн зардлыг 2 тэрбум төгрөгөөр бууруулж, тогтоолын төслийн 2 дугаар хавсралтын 46 тусгагдсан гэмт хэрэг зөрчил, үер ус, байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай хэрэгсэл тоног төхөөрөмжийн зардалд 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж өөрчлөлт оруулах. 2. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 3 дугаар хавсралтын Г6 тусгагдсан магадлашгүй ажил
ажлын 300 сая төгрөгийг бууруулж Г3-т тусгагдсан LCMS төхөөрөмж програм хангамж төсөл арга хэмжээг 300 сая төгрөгөөр нэмэгдүүлэх. 3. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 2-р хавсралтын 37-д тусгагдсан сургуулийн 960 хүүхдийн сургууль ажлын төсөв төртгийг гэрээний үнийн дүнгээр бууруулах. 4. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 2-р хавсралтын 183-д тусгагдсан тархмал дулааны эрчим хүчний хэрэглээг хийн түлшээр хангах дэд үтцийн холболтын нэгдсэн судалгаа, зураг төсөл, тэзүү боловсруулах, хийн түлшний тухай шинэ хууль, дүрм журам, норматив стандартыг боловсруулах, иргэд олон нийтэд мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх, туслан дэмжих, техник тусалцааны зөвлөх үйлчилгээ гэснийг тархмал дулааны эрчим хүчний хэрэглээг хийн түлшээр хангах дэд үтцийн холболтын нэгдсэн тэзүү, зураг төсөл, техник тусалцааны зөвлөх үйлчилгээ гэж өөрчлөх. 5. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 7-р хавсралтын 41 тусгагдсан их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, метрог барих төслийн бүтээн байгуулалтын ажлын төсөв төртгийг 8 их 80 387 тэрбум 792.7 сая төгрөг гэснийг төслийн нэгжээс ирүүлсэн санал магадлаар батлагдсан төсөв төртгийн дүнгээр 8 их 80 174 тэрбум 309.1 сая төгрөг гэж өөрчлөх. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 2-р хавсралтын 168 тусгагдсан ОДД 122 дугаар төвөөс 20 дугаар байр хүртэлх 5 хос шугам, цэвэр усны шугам шинжлэх солих ажил гэснийг ОДД 122 дугаар төвөөс 20 дугаар байр хүртэлх 5 хос шугам, цэвэр усны шугам шинжилэн солих ажил гэж өөрчлөх. 7. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 2-р хавсралтын 170 тусгагдсан 28, 29, 30, 31-р байрнуудын гадна шугам сүлжээ солих гэснийг 27, 28, 29, 30, 31-р байруудын гадна шугам шинжилэн солих гэж тусгахаар санал оруулж байна. 8. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 7-р хавсралтын 35 тусгагдсан нийслэлийн засаг даргын тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцны хөтөлбөр төсөл арга хэмжээний 15 тэрбум төгрөгийг бууруулж тогтоолын төслийн 3-р хавсралтын 3.2.1 нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээний зарлыг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн өөрчлөлт оруулах. Эрхэм нийслэлчүүдээ, хурлын дарга эрхэм төлөөлөгчдөө, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хилцүүлэхээр өргөн барьсан нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд Монгол Ардын намын бүлгийн хурлаас гарсан саналыг тусгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэн батлахыг Монгол Ардын намын бүлэг дэмжиж байгааг илэрхийлье. Хилцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хуралдах Ардсан намын бүлэг тусгаалсан санал дүгнэлт байхгүй. Хуралдааны дэгийн 22-ын 4-ийн 3 дахь хэсэг заасны дагуу эхлээд хурлын хороо дараа намын бүлгүүдийн саналын томьёолоор санал хураалгана. Хурлын хороодоос санал байхгүй. Намын бүлгээс гаргасан, Монгол Ардын намын бүлгээс гаргасан санал хураалт явуулна. За эдгээр Монгол Ардын намаас гаргасан саналын томьёолыг амгалан дарга, засаг дарганы тамгын газрын дарга бүхэлд нь хүлээж авч байгаа юу? Тамгын газраас тайлбар сонсъё. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхэм дарга төлөөлөгчдийн энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр буюу 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ардын намын бүлгийн хурал дээр бид нэр бол нөхцөлтэй ярилцсан. Тэгээд энэ санхүүжилтийн нэмэлт их үүсвэр одоо шаардаагүй төсөв хоорондын зохицуулалтын шин чанартай ийм асуудлууд байгаа учраас энэ бүлгийн санал дүгнэлтийг, саналуудыг бүхэлдэн дэмжиж байгаа нийслэлийн засаг даргын тамгын газар энэ зүгээс.
За тэгвэл Монгол Ардын намын бүлгээс гаргасан саналыг бүхэлдэн дэмжиж байгаа гормын санал их баяр төлөөлөгч. Гормын санал их баяр төлөөлөгч. Их баяр төлөөлөгчийн микрофоныг өгөөрэй. За бүлгийн санал дүгнэлтэнд гарсан саналуудыг хамгийн газар хүлээж авах боломжтой гэж байгаа болохоор санал хураалтыг бүхэлд нь дэмжих гэсэн томьёолоор санал хураалбал болох уу гэж. Монгол Ардын намын бүлгийн дарга их баяр төлөөлөгчөөс гаргасан саналын томьёолоор санал хураалт явуулъя. Бүхэлдэн саналыг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт. Уралдаанд оролцсон төлөөлөгчдийн одоогийн саналаар санал дэмжигдлээ.